Болоод имээ сайтаас хүүхдийн байр зориулсан нэгэн контентыг хүргэж байна. Сайн байна уу? Сайн. Аж аргал гэж чиний бодлоор юу вэ? Аж аргал гэх нь нэг нэгнийгээ хайрлах гэж би боддог доо. Ер нь бол одоо өөр чи яг аж аргалтай мэдрэмжийг төрүүлж байгаа зүйл яг юу вэ? Гэр бүлтэйгээ хамт байх, эсвэл уулзаагүй нэг хайртай ч дотныхаа үнэтэй л их уулзах аж аргалтай байдаг та. Аж аргалтай байдаг ч юу? За баярлалаа. Сайн байна уу? Би масууч уу? Ганц масууч л аж аргал чиний бодлоор юу вэ? Аж аргал гэж юу вэ? Аж аргал уу? Тий. Яах вэ? Хэрэлж штэ угаасаа нэг. Ачаа юу вэ штэ. За. Амар бэрхтээ. За юу вэ? Мэн зүгтээ гармааргүй. За. Гэс харилж чаа. Энийг ч тэгэл орно штэ угаасаа. Тэгэл орчин уу? Өөрөө. Тий. За доос одоо өнгөрсөн те. Тий. Аж аргал гэдэг чинь тэгээд хүн хүнд янз янз штэ. Зарим хүний мөнгө өгдөг бол зарим хүний зүгээр л амьдарч байгаа надад шаардлага штэ. Тэгэл ирүүл байх таа шаардлага юм. Их тий. Аж аргал гэдэг зүйлийг нэг зүйлээр төсөөлвөлээ. Тэгээ ирүүл байгаа тал. Хүмүүс тий. Аж аргалтай байдаг. За баярлалаа. Ирүүл байж чадахгүй тэгээд яах юм бэ тий. За баярлалаа. Бүсийнхаа сургуулиуд төгссөн байна шүү дээ тий. Одоо сургуулиуд төгснөний дараа өөрийнхөө хувьд одоо аж аргал гэдэг яг юу вэ? Аж аргал гэдэг нь одоо юу гэх юм те тэгэл одоо ингээл цаашдынхаа амьдралын тэгээд эхний алхмыг хийцэн. Тэгээд тийм болохоор л ер нь их аж аргалтай л байна да. Одоо ямар нэг юмар аж аргалыг төсөөлөж. Ямар нэг юмараа хоол. За баярлалаа. Сайн байна уу? Нэг юм асуучих уу? Нэг юм асууч л та. Аж аргал гэж чиний бодлоор юу вэ? Тэгээ ээж гээгүй шүү дээ. За аж аргал гэдэг чиний бодлоор юу вэ? Ад жаргал уу? Амар баяртай санаа зовох зүйлгүй амар тайван байх юм болов уу? Тэгвэл аж аргал гэдэг зүйлийг ямар нэг эд зүйлээр төсөөлөл юу? Ад жаргал уу? Сэлмэг тэнгэр. Сэлэг тэнгэр. За баярлалаа. Та дөнгөсийнхаа одонгоос авсан байна шүү дээ тий. Таны хувьд яг одоогоор аж аргал гэдэг зүйл яг юу вэ? Ямар юм бэ те. Одоо юу ахтай аж аргал гэр бүл тэ өөр хүүхэд одоо эрүүл сарууд байж л тэгээд аж аргал эцтэй те. Үнэрхэн байж л аж аргал. Аж аргал гэдэг зүйлийг нэг зүйлээр төсөөлөж та. Яг ямар зүйлээр төсөөл. Сайн мэдгүй. Аж аргал гэдэг таны бодлоор юу вэ? Аж аргал гэж хэлэх юм зөндөл байгаа шүү дээ. Хамгийн гол нь эрүүл сарууд гэр бүлэрээ элэг бүтэн байх л аж аргал шүү дээ. Өөр хүүхэд тий. Ээж аав тэгэл аж аргал гэдэг зүйлийг яг та нэг зүйлээр төсөөлж хэлээд. Төсөөлөх юм бол байхгүй шүү дээ. Тэгээ юутээс төсөөлөх юм тийм том төсөөлөх тийм том байхгүй шүү дээ. Чиний бодлоор аж аргал гэж юу вэ? Аж аргал гэж мэдгүй. Ер нь юу гэсэн үг болох нь мэдгүй. Чиний тоглоом ч юм уу, барби ч юм уу гоё явцсан биш үү? Сайн байна уу? Нэг асуулт асуучих уу? Ганцхан асуулт асуучих л да. Та нар дөрвөлөө завтаал нь шүү дээ. Нэгнээс асуучаа. Аж аргал гэдэг таны бодлоор юу вэ? Хариулж яач тий. Эрүүл саруул явах шүү дээ. Эрүүлийн аж аргалтай. Гэр бүл үр хүүхэд ер нь таны бодлоор аж аргалыг ямар хэсэг? Эрүүлийн юм бол тэр чи бүх юм тэгэл багтаж байгаа шүү дээ. Бүх юм багтаж байгаа. Тий. Эрүүл саруул явах бүх юм болно шүү дээ. За баярлалаа. Гэр нь аж аргал гэдэг тэгэл чөлөөтэй стрессгүй амьдрал аж аргал шүү дээ. Зөв. Та яг аж аргал гэдэг зүйлийг яг нэг зүйлээр төсөөлөөч. Нэг зүйлээр ч юм уу ингээд орлуулж хэлвэл. Ер нь амьдрал юм даа. Аж аргалтай сайхан амьдрал гэж байна. Үр хүүхэд таны хувьд мундаг гэд. Энэ бол ерөөсөй байх ёстой асуудал. Чинхэн гоё юм. За баярлалаа. Амин нэмэ. Сайн байна уу хүүхдүүд? Таны хувьд аж аргал гэж юу вэ? Аж аргал гэж хайр. Бүр хүүхдтэй хайртай. Хүүхдүүдийн маань одоо бүх энэ ирээдүйн сайн сайхан яваасаа гэж бодож байна. Ходгоё да. Минь дамжуулын жавшааныг ашиглаад. За баярлалаа. Сайн нэг асуулт асуучих уу?
Нэг асуулт асуучих. Аж аргал гэж чиний бодлоор юу вэ? Гэрүүл найз нөхөд эрүүл бүтээн амьдрал юм болов. Аж аргалыг ямар нэгэн зүйлээр төсөөлөж нэг гин шиг эд зүйлч юм. Эд зүйлээрээ зармаг. Юу хийхдээ хамгийн их аж аргалтай болдог вэ? Найзтай хахта. Найзтай хахта. За баярлаа. Баярлаа.